Улсын их хурлын гишүүний тэмдэглэл. Манай ангийнхан саяхан төрийн ордонтой танилцаж олон сонирхолтой зүйлсийг мэдэж авсандаа маш их баяртай байгаа. Төрийн ордны музей 9 хөлт цагаан туг хуралдааны танхимаар зочлох үед үнэхээр сэтгэл хөдлөмж байсан шүү. Энэ удаад бид таныг сургууль дээрээ урьж улсын их хурлын гишүүний өдөр бүрийн ажлын талаар сонсож танилцах маш их хүсэлтэй байна. Иймд бидний урилгыг хүлээн авахыг хүсье. Тантай уулзахыг Тэсэн ядан хүлээе. Хүндэтгсэн 7 ангийн сурагчид. Хүүхдүүдээ бидний урилгаар улсын их хурлын гишүүн Хулан бидэнд өөрийн ажлын талаар ярьж бидэнтэй танилцахаар манай сургуульд иржээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Намайг сургууль дээрээ хүрсэнд маш их баярлалаа. Та нартай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Та нар асуух зүйл байвал асуугаарай. Сайн байна уу? Улсын их хурлын гишүүн яг юу хийдэг вэ? Улсын их хурлын гишүүн ард иргэдэд төлөөлөх, хууль батлах, баталсан хуульдаа хяналт тавих ажлыг хийхээр сонгогддог. Эдгээр ажлаа хариуцлагатай хийхин тулд цагаа маш сайн төлөвлөж, хуваарийн дагуу ажиллах ёстой юм. Бидэнд хичээлийн хуваар байдаг шиг танд бас хуваар байдаг гэж үү? Тэглгүй яах вэ? Яг хичээлийн хуваар шиг. 7 хоног бүрийн даваа гарагт би намын бүлгийн хуралдаанд оролцдог. Надтай ижил нэг намаас нэр дэвшиж сонгогдсон улсын их хурлын гишүүд намын бүлэг байгуулж болно. Намын бүлгийн хурлаар хууль тогтоомжийн төсөл, төрийн дотоод гадаад бодлогын асуудлаар бодлого, байр суурь тодорхойлдог. Үүний дараа надтай уулзахаар цаг авсан иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсох, эсвэл сонгогдсон тойрогтой очиж ажиллана. Тойрогтой ажиллана гэж юу гэсэн үг вэ? Надад итгэл хүлээлгэж төлөөлөгчөөрөө сонгосон тойргийнхоо иргэдтэй очиж уулзсан, тэдэнд тулгарч байгаа асуудлыг сонсож, улсын их хурлаас баталсан хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалдаг юм. Хүмүүс өөрт тулгарч байгаа асуудлаа шийдэж өгөхийг хүсч болох уу? Улсын их хурлын гишүүнд олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар хандаж хүсэлт гаргаж болно. Харин зөвхөн өөрт холбоотой хувийн асуудлаар хандах нь ёс зүйгүй хэрэг шүү дээ. Улсын их хурлын гишүүний хамгийн гол үүрэг нь иргэдийг аюулгүй, тав тухтай, сайхан амьдрах боломжийг сайжруулах, иргэдэд тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хуульчилж, эрх зүйн үндсийг бий болгож ажиллах юм. За тэгээд 7 хоногийн мегмар лав гаригуудад байнгын хорооны хуралдаанд оролцсон. Байнгын хороо гэж юу вэ? Бид төрийн ордноор аялж байхдаа байнгын хорооны хуралдааны танхимд орж үзсэн. Байнгын хороог нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хууль зүйн, боловсрол, соёл шинжилгээ ухаан гэд салбараар байгуулдаг. Байнгын хороо нь тухайн салбарын хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцдэг. Би нийгмийн бодлогын байнгын хороо, боловсрол, соёл шинжилгээ ухаан, спортын байнгын хороонд ажилладаг. Байнгын хорооны хуралдааны дараа иргэдийн өргөдөл хүсэлтүүдтэй танилцаж хариу илгээнэ. Мөн ажлын хэсгийн хуралдаанд оролцдог юм. Ажлын хэсгийн хуралдаан гэж юу вэ? Ажлын хэсгийг хуулийн төсөл боловсруулах зорилгоор байгуулдаг. Пүрэв Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан болно. Энэ хуралдаанд улсын их хурлын бүх гишүүд оролцсон. Нэгдсэн хуралдаанаар бүх гишүүд хуулийн төслийг 3 удаа хэлэлцсэний дараа эцэслэн баталдаг. Улсын их хурл аливаа асуудлыг хуралдаж олонхоор шийдвэрлэдэг. За ингээд ажлын 5 өдөр дуустдаг юм. Та зөндөө их хуралдаанд сууж олон иргэдтэй харилцдаг юм байна. Тийм шүү. Хуралдаан бол улсын их хурлын үйл ажиллагаагаа явуулдаг гол хэлбэр юм шүү дээ. Мөн иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг сонсож, тэднийг улсын их хурлд төлөөлөх, иргэд сайн сайхан амьдрах, нийгмийг бий болгох зорилгоор хууль тогтоомжийг хэлэлцэж, баталсан хууль маань амьдралд хэрэгжиж байна уу? Та нарын амьдралд нийцэж байна уу гэдгийг хянж байх нь улсын их хурлын гишүүний гол үүрэг юм. За хүүхдүүдээ, та нар улсын их хурлын гишүүн юу хийдгийг сайн ойлгож авсан уу? Тийм ээ. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн улсын их хурлын гишүүндээ баярлалаа. Баярлалаа. Хамтдаа зураг авахулж болох уу? Ийм сэргэлэн хүүхдүүдтэй уулзсан юм чинь зураг авахулгүй яах вэ? Надад ч мөн та нартай уулзах таатай сайхан байлаа.